Сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээс эхлэн бид илүү комплекс уу, илүү цогц байдалтай эвлүүлгүүдийг хийж эхлэх болно. За цогц байдалтай эвлүүлэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр олон медиа файлуудыг бид нэр эвлүүлнэ л энгийн байдлаар хэлэхэд олон медиа файлуудыг эвлүүлнэ л гэсэн үг. За би үсгийг дарж биеийн цонхоо бий дуудав. За одоогийн байдлаар надад видео буюу нэлээд их хэмжээний видео гол надад байна. За эдгээр түвшнүүд ямар ч дуу байхгүй, аудио мэдээлэл байхгүй гэсэн үг. За түвшнүүд маань. За надад Sleepaway гэдэг нэг аудио файл байна. За шинээр би нэг файл дуудаж оруулж ирээ. За файл дуудаж оруулж ирээ та бүхэн мэдж байгаа. За library-ийн wildlife гэсэн дүрсийг оруулж ирж тоглож үзье. За. За. Энэ дүрснээс харахад дуу дүрс зүйл явж байна. Надад байгаа нэг дүрс маань энд өөрчлөлт тоглоё. За wildlife файл маань тоглоод дууссан. Summer гэсэн файл маань дуу байхгүй. За дуу байхгүй гэх юм ийж байна вэ гэвэл мэдээж тоглоулахад дуу сонсогдохгүй байна. Ороо нэгэн байдлаар шуум сонсогдохгүй. За хоёрдугаар гэвэл энэ хэсэг хоосон байна. Дуу дүрсний зам маань замын дуу хариуцсан хэсэг хоосон байж байгаа. За эдгээр файлуудыг устгая. За юун түрүүнд Sleepaway гэдэг энэ хүү аудио файлыг би ашиглая. За энэ дүрснээр би байрлуулад за тэгэхэд хөгжим явахгүй байна. Ямар нэгэн шуум явахгүй юм байна. За үүний дараагаар би аудио файла 1A буюу дууны 1-р зам дээр чирээд тавьж өглөө. За дүрсээ дахиад тавья. За одоо тоглож үзье. Тэгэхэд за олон файл тавьж үзье. За энэ файлыг мөн тавья. За тоглож үзье. За тэгэхэд Sleepaway хөгжим маань явж байна. За мөн дээр би зам дээр байгаа дүрс маань бас тоглож байгаа. За яг энэ аргаар та өөрөө хийж байгаа. За кино бодолтой фон хөгжим, чимэл хөгжим гэж өгч байна. За бүр тодорхой ойлгох үүднээс дахиад нэг хөгжим аудио файл оруулж ирээ. Music орлоо. За sample music plus Kalimba оруулж ирж байна. За чирээд мэдээж зэрэг бид 2A буюу 2-р дууны зам дээр тавьцгаая. За Kalimba. За ингээд хоёр хөгжим зэрэг явах болно. За сонсцгоо. За. За энэ мэтлэнгээр та маш олон хөгжмүүдийг зэрэг явуулах боломжтой.
За үүгээр өнөөдөр хичээл өнгөрцгөөё.